Сайн байцгаана уу? Янжмаа чутмаа байна. Тэгэхээр та бүхэнд шунлаар битээ удирдуулаарай гэдгийг үнэхээр хэлмээр байна. Тэгээд жишээлбэл миний нэг шав янжмаагч ингээд мөнгө сангуу босгож олон хүн туслая гэж хэлсэн. Тэр нь ерөөсөө ч буруу байгаагүй л дээ, зөв. Гэхдээ тэр үнэхээр өөрийнхөө сүнсээр биш, бузар сүнсээр амар ярьсан. Би үнэхээр зайл гэд хүүсэн чинь хүүхдүүд гарсан байгаа тэр сүнс нь. Тэгээд би өрөөл гэж бодож байсан ч гэж хэлсэн. Тэгэхээр маамны сүнсийн нэг одоо ялахад хэцүү тал нь тэр хүн ярьж байна уу? Эсвэл одоо өөр юм ярьж байна уу гэдэг мэдэх хэцүү. Ядаж ч гэсэн тос хасгаж байсан эмэгтэй санаад одоо энэ мөнгөний чинь одоо таны хөл мөлдөө тос хасгаж байгаад яах вэ? Олон ядуус өгч болох л байсан шүү дээ энэ гэдэл ярьж л байгаа юм л да. Гэтэл тэр хүн өөрөө одоо мөнгөний шуналдаа ч юм уу тухайн одоо мөнгнөөс нэгддэг ч юм уу тийм байсан гэж ярьж гардаг байгаа Библиэлд. Түүнтэй адилхан бид нэр заримдаа ямар ч сайн хүн ч гэсэн мөнгө санхүүдрээд мундаг тохиолдол байдаг. Тэхкүүн тул бүдэрхүүн тулд эзнээс зүрхсэлээ цэвэрлэж асууж явах хэрэгтэй гэсэн үг. Тэг ялангуяа эзэн хангадаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь бол муу юм одоо заавал үнэтэй чанартай юм хэрэглэхгүй гэсэн үг бол ерөөсөө биш л дээ. Та үнэхээр бусдыг эвэхсээ дуудагдсан, санхүү мөнгөнд дуудагдсан бол эсвэл үнэхээр бурхан таныг өрөөгөө сайхан байшин машин одоо юу гэдгийг төрөнгөтэй болгосон бол энэ бол таны л асуудал. Бүр магадгүй том компани босгоод олон хүний өрөөж байгаа ч гэж болно. Тэгэхээр тэрэн дээр бол бити айх хэрэг байхгүй. Харин чөтгөр танд одоо жишээл Иесуст сатан эд баялаг дэлхийн эд баялагийг үзүүлээд одоо энэ бүхнийг чамд өгье гэж надад мөргөх хэрэгтэй гэж хэлдэг штэ. Тэрнтэй адилхан бас тэгэж бас болно. Тэгээд дэгээдсэн тийм хүмүүсийг бас би мэднэ. Өөртөө мэдгүй одоо заавал мөнгө саханд боломжгүй байхад маш их үр зээл тавиад эд хөрөнгө ч юм янз бүр давсан хүмүүс байдаг. Нөөдөө төлөхгүйд тэрнийхээ төлөө боолж болж ажилладаг байгаа. Тэгэхээр үнэхээр бид нарыг үнэхээр бусдад зээлүүлээрэй гэсэн болохоос биш зээлээрэй гэж юу нэ хэлдэггүй. Тэгтээ үнэхээр бизнес хөрөнгө оруулалтын дээр зөв хөрөнгө оруулалт зээлүүд бол буруу гэж бас хэлэхгүй шүү. Тийм учраас мэрэгүү ухаанаар болгоомжтой хандах бол сүнсийг ялгахгүй болвол маш аюултай байдалд ордог байгаа. Тэгээд энэ дэлхийн хөвгүүд одоо яг бидний заримдаа гэрлийн хөвгүүдээс илүү байх тохиолдол байдаг. Библиэлд хүртэл бичигдсэн байдаг. Луг 16-аас уншиж өгье л доо. Тэр шав нартаа мөн ингэж ялдав. Нэгэн баян хүн Нярвтай байжээ. Өнөөх нэрв нь түүний эд хөрөнгийг өрн таран хийж байгааг эзэн сонсов. Тэгээд түүнийг дуудаж чиний талаар сонсоод байгаа зүйл юу вэ? Ажил дүргийнхаа дансаг нааш өг. Чи цаашдаа нэрв байж чадахгүй гэжээ. Гэтэл тэр нэрв өөртөө эзэн маань нэрвийн ажлаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүчтэй хийгээгүй. Гуйлах тухаасаа нь бичиж байна. Би юу хийхээ би мэдлээ. Нэрвийн ажлаасаа халагдвал тэд намаа гэртээ хүлээж авах болно гэх хэмээгээд эзэнд нь өртөө хүн бүрийг дуудаад эхний хүнээс чи миний эзэнд хэр өртөө вэ гэсэнд тэр хүн 100 хэмжээр тосны өртөө гэхэд мөнөх зарсан дансаа дараа суугаад 50 гэж бичгэжээ. Тэгээд нөгөөд нь чи хэр өртөө вэ гэхэд тэр 100 хэмжээр Улаанбаатарны өртөө гэхэд дансаа 80 гэж бичгэлээ. Шудраг бус нэрвийнхаа ухаалаг үйлдэлийн төлөө эзэн түүнийг магтан сайшаажээ. Учир нь энэ үеийн хөвгүүд өөрсдийнхөө цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ. Тэгэхээр энэ үеийн хөвгүүд гэдэг нь болохоор энэ хэв дэлхийн ертөнцийн гэрлийн хөвгүүд буюу итгэгч нараас өөр гэсэн үг л дээ. Яг бол гэрлийн хөвгүүд гэж хэлж байгаа. Итгэгч биш хүмүүсийн хувьд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ. Тэгэхээр заримдаа тэд илүү ухаалаг ханддаг байна. Ялангуяа бизнесийн салбарт ч юм уу итгэж биш хүмүүс илүү ухаалаг байдаг гэж хоёрч найз маань надад хэлж байсан. Тийм учраас бити өөрийгөө бий таа буюу бити өөрийгөө зовоогоороо гэж хэлсэн. Гэхдээ би итгэж мөртлөө ухаалаг бизнес олон зүйлд амжилт гаргасан хүмүүсийг би зөндөө мэднэ. Тэгэхээр энэ үеийн хэрэгт үнэхээр гэрлийн биш хүмүүс илүү ухаалаг байдаг байх нэ. Тийм болохоор тэд нартай өөртөө бити харьцуулаараа тэгээд ч заримдаа ариун сүсээр дүүсэн хүмүүсийн хувьд зарим талбар дээр нэг тийм ухаалаг байгаа шилдэггүй. Ялангуяа санхүү мөнгөний хувьд би бол жишээлбэл нэг сайн хүн биш л дээ. Ягаад санхүүгийн бодгоос хийдэг бэ гэхээр би өөрөө маш их суралцах гэж хичээдэг учраас тэр талаар уншдаг. Тэгээд судалдаг байгаа. Уг нь би бизнесийн хувьд болохоор төгссөн хүн маркетингийн хичээлэн дээр зааж яасан хүн л дээ. Гэхдээ л өөртөөхөө компани дээр ажиллахдаа тийм сайн байдаггүй. Харин бусад хөрөнгө оруулалт босгох ч юм уу зөвлөгөө өгөхдөө сайн мөртлөө яг өөрийнхөө хэрэг дээр очихоор айж имээгээ чичгэрээд ерөөсөө явдаггүй гэж хэлж болно. Тэгээд тийм учраас би санхүү мөнгнөөс айхаа айцуудаа би бүгдийг хөөсөн баа. Яг бол мөнгнөөс айхаадсан тийм сайн зүйл ерөөсөө биш. Мөнгөгүй байхаасаа ч айхан сайн биш. Мөнгөтэй байхаасаа ч айхан сайн биш. Бас нэг итгэж хоёр пастор байсан.
Тэгээд хоёулаа итгэгчээс гадна хоёулаа бүр мундаг пастор шүү. Тэгээд мөнгөтэй болохоос айдаг гэж яад бол би шунлаар өдөрдүүлээд Бурханаас холдчихгүй гэж айдаг учраас би мөнгөтэй болдоггүй гэж надад хэлжсэн. Тэгэхээр альва ер нь айдас нь ер нь сайн зүйл биш. Жишээлбэл ковид тусгаас айжсэн хүмүүс эсвэл ковидын вакцин идэхээс айдаг. Аль аль нь буруу. Тэрнтэй адилхан мөнгөгүй байхаас айхан ч буруу, мөнгөтэй байхаас айхан ч буруу. Тэр айдас нь өөрөө тийм сайн зүйл биш. Мөнгө зүгээр л ийзүүлс гэдгийг юусоо мартаж болохгүй. Харин чи бурханд үйлчлэн харин мөнгө чамд үйлчилж байвал сайн олон хүнийг өрөөвөл илүү хэрэгтэй зүйл шүү дээ. Тийм болохоор мөнгнөөс айхаа заавч хайх хэрэгтэй шүү. Назарын Есүс Христийн нэрээр мөнгнөөс айх азиг хүн зайлуулж ин ядуурлын сүнсийг хүн зайлуулж ин эзэмнэ. Үнэхээр эзэн дотор бид үнэхээр баян билээ эзэн минь. Эзэн бурхнаар дамжуулан бид бүгдийг хийх чадaltaй билээ. Эзэн тавс үнэхээр биднээр дамжуулан олон хүмүүсийг өрөөх болтугай, олон хүмүүсийг босгон байгуулах болтугай, олон хүнд өгөх болтугай, олон хүнд бас заах болтугай. Назарын Есүс Христийн нэрээр амар амгалан та бүгдийн дээр байх болтугай.